6 дугаар тест 13 дугаар бодлого. За 1-ээс 11 хүртэлх тоог цуулан бичиж гарах тоо бол дараах тоонуудын бол алинд нь хуваагдах вэ гэдгийг бол тогтоох юм байна. За тэгэхээр эхлээд цуулаад ингэ биччихье. 5 6 7 8 9 10 11 гэсэн нийтдээ. За энд бол 13 оронтой тоо босч байгаа. 13 оронтой тоо бол үүсгэнэ. За энэ 13 оронтой тоо энэ дараах өгөгдсөн 5 тооны алинд нь хуваагдах юм бэ гэдгийг нь олох юм байна. За тэгэхээр эндээс бол шууд илэрхий хариунуудыг бол бид нар бол хасч чадна. За 8 бол биш. Яг гэвэл энэ нэгээр төгссөн тоо буюу сондгоо тоо бол учраас тэгш тоонд бол хуваагдахгүй. 4 тос хуваагдахгүй гэсэн үг. 15 бол хуваагдахгүй. Яг гэвэл 15 хуваагдахын тулд бол 5 тоо хуваагддаг байх хэвээр. 5 хуваагддаг тоо бол 5 юм уу тэгээр төгссөн байх хэвээр. За тэгэхээр бид нарт бол ингээ боломжит сонгох бол хоёрхан хариу үлдчихлээ гэсэн үг. За тэгэхээр бид нарт бол энэ үлдсэн хоёр хариунаас бол шалгаж чадах ганц утга бол байна. Энэ бол 9 байна. Тэгэхээр 9 хуваагдахыг эсхийг нь бол шалгаж чадна. За 9 хуваагддаг тооны шинж бол цифруудын нийлбэр бол 9 хуваагдж байвал уг тоо бол 9 хуваагддаг. За тэгээд энэ тоо 9 хуваагдахгүй бол 7 хуваагдана гэж шууд хариулчих болно гэсэн. За тэгэхээр 9 хуваагдахыг шалгахын тулд эхлээд бүх цифруудыг нь бол ингэ нэмэх нь байна. За гэхмэчлэнгээр 9. За тэгээд 10-ыг шууд 10 гэж бол нэмж болохгүй. Тэг 1 нэмэх нь 1 гэсэн юм байдлаар ингээд нийтдээ 13 ширхэг энэ цифрыг бол нэмэх ёстой. За тэгэхээр эхний 1-ээс 9 хүртэлх тооны нийлбэрийг бол бид нар хэлбэр олчиж чаддаг. 9-ыг 10-аар бүржүүлээд 2-т хуваачдаг. 45 гэж гарах нь байна. Эхний энэ 1-ээс 9 хүртэлх тооны нийлбэр. За тэгээд 45 дээрээ 3-ыг нэмчихнэ. За 3-ыг нэмчих юм бол 48 гэ гараад ирэх нь. За тэгэхээр 48 маань 9-т бол хуваагдахгүй байгаа. За тэгэхээр бол 7-д бол хуваагдана гэсэн үг. За Б хариу байжээ.